Мэдээж би монгол хүн гэдгээр агшдаг. Монгол хүн гэдэг бол дэлхийн цор ганцхан нүүдэлчин хэсэг хадгалж өнөө цаг хадгалсаар ирж байгаа ийм агуу төвхтэй юм дэстэн. Монгол хүн гэдэг бол өөрийн гэсэн ёс заншил, өв боломж, соёл түүхтэй юм дэлхийн агуу үндэстэн. Тийм учраас би монгол хүн гэдгээр маш их боддог. Монгол хүн гэдгээр огшны хэдийн ерөөсөө шууд түүхтэй холбоотой гэж бодож байна. Тэр болгоны би нүдэрээ хараагүй. Гэхдээ би уншсан, сонссон бүх зүйлсээс Монгол гэдэг улс түүхэндээ яаж явж исэн тэр болгоныг сонсоод өвөг дээдс маань тийм мундаг хүчрхэг байж чадсныг хараад тэрүүгээр бахарх нь огших үе байна. Бахархдаг. Яа. Монгол хүн хиймэр сүлдтэй болохоор. Хиймэр сүлд гэхээр лавдал эр хүнд малгай бүсэнд нь харин эм хүнд эмгэнд нь хиймэр сүлд нь байдаг. Монгол хүн гэдгээр бол бахархалгүй байх уу. Тэгээд энэ сайхан тусгаар тогтносон оронд иргэн болж төрөөд за тэгээд хинийч харьяалт биш зөвхөн өөрсдийнхөө одоо эрхчлөлөг идлээд хүссэн зүйлээ сураад за тэгээд өөрсдийн гэсэн өв соёл хэлээрээ өөрсдийнхөө уламжлалын дагуу амьдрна гэдэг бол маш том хувь тохиол гэж боддог шүү дээ. Ер нь бол монгол хүн гэдгээр бол маш их огшдог. Монгол газар төрсөндөө энэ сайхан нутагт амьдарч байгаадаа тэр тусмаа монгол үндэстэн ястан гэдгээрээ монгол хэл соёлтой гэдгээр бол маш их бахархдаг. Их оронч гэхээр заавал нэг зүйлээр бас хариулна гэхээр бас их очиод байна. Бид нар одоо орчин энэ 21-р зуунд бид нар яаж бид их оронч бид нар их орноо сайн авч явах юм бэ гэхээр хамгийн эхлээд бид нар миний бодлоор бол бие бинийгээ маш сайн хайрлах, хүндлэх, бие бинийгээ сайхан ойлгох. Тэгээ тэрнийхээ дараагаар нь одоо амьдарч байгаа энэ орчин нөхцөлтэй байгальдаа их сайхан цэвэр ариун нандан ганц чихрийн цаас ч юм уу хог ч юм уу хаяхгүйгээр энэ хүрээлэн байгаа орчноо бид нар сайхан хайлж авах хэрэгтэй. Тэгээ энэ дээр нэмээд бид нар өөрснийхөө энэ соёл, зан жаншил, өөрснийхөө ёс уламжлалыг бид нар яг цэвэр ариунаар нь сайхан авч явах юм бол энэ бол их оронч үзэл. Одоо хүнийг ер нь жоохон хүндэлтийг зан чанар битээ алдаж байх хэрэгтэй. Ямар ч амжилтанд хүрсэн хүн чанартай байх хэрэгтэй. Одоо тэр өнөөдөр одоо амар том амжилтанд хүрээд амар амбицтай мундаг хүн болсноо. Тэгээ одоо өмнө хамтарч явж байсан найз нөхдөс ч юм уу жоохон хүн чанаргүй зан гарах үед байдаг. Ер нь амжилттай амар байгаа шүү дээ нэрээ тий. Тэгээ тэр зан чанарыг битээ алдаж хүнлэг байгаас л би амар хүсдэг. Их оронч байна гэдгийг үзэл бодлыг одоо хүмүүс маш их гадуур ярьдаг болсон. Тэгэнгүүт за дээр үеэр жишээ авч бодох юм бол дээр үед энэ их орныг хамгаалах гэж одоо жишээлбэл улс хоорондоо газар нутгийн төлөв дайн байлдаан болдог байсан бол одоо цаг үед их оронч байна гэдэг нь тамирчдын хувьд өөрсдийнхөө нэрийг улсынхаа нэрийг гаргаж мандуулахаар жишээлбэл гардагтай бидний энгийн иргэдийн хувьд бол их оронч байна гэдэг үзэл бодол нь ядаж нэгнийгээ арай илүү хайрлахыг хэлэх юм болов гэж бодож байна. Одоо дээр үед тэр дайн байлдааны үед тэгж зовж хамгаалж нэнгэж хадгалж биднэрт үлдээсэн юм газрыг одоо бид нар хайрлж тэ ядаж хогоо аяхгүй гэдэг жишээтэй адилхан усаа бохирдуулахгүй усаа баах хэрэглэх зөв зохистой хэрэглэх энэ болгоны жижиг алхмуудаас эхлэх юм болов гэж бодож байна. Тэгээ тусдаа өөрийн гэсэн өөрсдийн түүх соёлтой хувцастай дуу бүжигтэй идэж уудаг бүх юм нь өөр те. Энэ болгоны дээр үед одоо энийг үлдээх гэж тэрний төлөө тэмцэжсэн бooхгүй. Их орны төлөө дээр үед дайчид баатрууд. Тэнгүүд тэгж биднэрт зовж хичээж үлдээсэн энэ их өв соёлыг цаашдаа өөрөө нэр төртөөр авч явж бусдад зөвөр ойлгуулах нь өөрөө их оронч үзэл юм болов. Надад л бодвол их оронч байна гэхээр хогоо байгальдаа аяхгүй их орноо хайрлах тэгээ бас гол сүйд сахгүй цус сахгүй байх дээд тэнгэртээ сүү өргөх цагаан эдээ өргөх
Би бол цэрэгт явах шийдвэрийг гаргаснаас хойш ер нь бол дэмцэн хүн бараг байгаагүй. Би яг өөрөө хүслээр ирсэн. Тэгээд цэргийн алба хаана гэдэг чинь эр хүн бол төрсний хувьд бол маш бахархуу шүттэй зүйл. Эх орныхоо төлөө хийж чадах бас миний нэг томоохон зүйл юм болов уу гэж бодож байна. Цэргийн алба хаана гэдэг чинь Монгол Улсын иргэний үндсэн үүрэг шүү дээ. Үндсэн дөрвөн үүргийн нэг байгаа. Тэгэхээр эрт цэргийн алба хаан. За тэр дундаа ялангуяа цэргийн гавьяаны улаан тогийн болон байлдааны гавьяаны одонтой Хурнаа генерал Жи Яндангийн нэрмжит Улаанбаатар хүрээний яс журам сахилах зэвсэг төвчний тэг 32 дугаар ангид цэргийн алба хааж байгаа нь бол миний хувьд бол маш нэр төрийн хэрэг байгаа. Тэгэхээр залуустаа юу гэж уриалмаар байна гэдэг нь цэргийн алба хаана гэдэг нь та 1 жилийн хугацааг алдаагүй хүмүүсийн дээр маш буруу ойлголттой байдаг. Цэрэгтэй өмнө гэхээр одоо сурч хөдөлмөрөх 1 жилийнхаа хугацааг алдаж байна. Үгүй энэ ангид ирснээр бол би өмнө хизээч мэдэрч байгаагүй тэр маш олон шинэлэг мэдрэмжүүдийг өмнө хизээч хинээс сонсож байгаагүй маш олон тийм сургамжтай сургаалтай зүйлсийг сонсоод ингээд цэргийн амьдралдаа тасаа цэрэг гэж юу вэ? Цэрэг болсноор эх орныхоо төлөө хэрхэн тэмцэх, эх оронч үзэл гэдэг нь юу вэ? Монгол хүн бол нэр хүн болно гэдэг нь ямар байдгийг бол би цэрэгт ирээд бол мэдэрч байгаа. Хэрвээ би цэрэгт яваагүйсэн бол энэ зүйлийг мэдэхгүй байсан. Тэгэхээр залуустаа бол эр цэргийн алба хаагаарай гэж хэлсэн. Ер нь эх оронч байна гэдэг маань тухайн хүн өөрөөрөө болон бусдыгаа хүндлэх, дээрэс нь өөргөө хийж байгаа зүйлийг магадгүй чадлынхаа хэмжээнд за 100% гэлтгүй маа гэхэд чадлынхаа хэмжээнд хамгийн дээд түвшинд хийгээд эцсийн дүндээ тэр гарч байгаа үр дүн нь бол эх оронд маш сайн үр дүн авчрах болов уу гэж бодож байна. Тэгэхээр одоо энэ эх оронч биш хоёр юм чинь яг одоо энэ худалдаа 8 дээр яаж нэхэд бид нар ихийг бүтээгдэхүүн урдаас гаралтай байна тий. Урдаас авчирч чинь, хятадаас авчирч чинь гэж ярьж чинь. Тэр нь хямдхан гэлээ. Монголд энэ цемент үйлдвэрлэл ахад үнэтэйгэл авахгүй мөртлөө хятадын цемент оруулж ирэлээ. Энд чинь нөгөө эх оронч. Тэгэхээр манайх тогтолцоогоо зөв болгох хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр нөгөөдөг чинь нөгөө нэг мөнгө олохтой юм уу? Одоо тий идэж уухын төлөө амьдраад байгаа юм уу? Амьдрахын төлөө идэж уугаад байгаа юм гэдэг юм чинь л эргэл зөвхөгднө гэсэн үг байхгүй. Эх оронч байна гэдэг нь иргэн бүр та болон нэг хүн зөвхөн би тэглээгээд гэхгүй тийм үзэл бодлыг авч хаях хэрэгтэй. Таны хийж байгаа жижиг үйлдэл болон бусдад харилцаанд орохдоо нөлөөлж идэг учраас та бусдыгаа үнэлж бусдыгаа хайрлах хэрэгтэй. Тэрүүгээрээ ядаж та эх оронч гэдгээ баталж чадна. Тэгснээр та бусдын ажлын бүтээмжийг ядаж стресс төрөхгүй байснараа бус түүний ажлын бүтээмжийг нэмэгдүүлж байгаа. Тэ? Тийм учраас ирээдүйд тэр хүний ямар ажил хийж гинөө, ямар зай амжилттай байхад улс эх оронд хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой. Тэгээд хэрвээ үнэхээр одоо цаг үед эх оронч байя гэж бодож ивэл хувь хүний хөгжилтэй маш сайн анхаарах хэрэгтэй. Өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Та өөрийгөө хөгжүүлснээр ирээдүйд одоо улс орныхоо нэрийг гаргах, мандуулах, бусдад үлгэр жишээ болж чадах тэр хүн байснараа та бусдад зөв нөлөө үзүүлснээр эх орондоо та хэрэгтэй хүн гэдгээ баталж чадж, та өргөжлүүлээд эх орончин танаас үлгэр жишээ аваад таныг харж байгаа хойч үеийн хүүхдүүд тэр болгон танаас үлгэр жишээ авч хөгжих болно. Тийм болохоор та өөрөөсөө эхлээр эх оронч бай гэж бодож байна. Эх орныхоо төлөө том зүйл хийн гэдэг нь за магадгүй одоо цаг үед бол одоо тамирчдын хувьд эх орныхоо нэрийг мандуулж одоо медаль байр, шагнал байранд хүрч тэгж ярьжсэн бол бидний хувьд одоо цаг үед эх орныхоо нэрийг мандуулна гэдэг нь эх орны өөрсдийн гэсэн тэр одоо брендинг гаргаж тэгээ дэлхийн нийтэд Монгол хүмүүс ийм юм хийж чаддیں۔ Гэдэг тэр болгоныг харуулж чадахыг хэлэх юм болоо. Жишээлбэл одоо Солонгосын Samsung гэдэг утсыг Samsung гэдэг компани одоо тэр болгоныг бүх дэлхийд даяар мэдчих. Тэгэхэд Samsung гэдэг нэрний ард солонгосчууд хийдэг шүү гэдэгтэй адилхан том зүйл хийж чадахыг зорих юм бол ер нь бол улс эх орныхоо өөрсдийн гэсэн маш том брендийг эсвэл улс эх орныхоо өв соёлыг бусдад түгээх тэр болгоныг хэлэх юм болов. Одоо бол бидний хувьд бол 13 доо зуун шиг сэлэм буу байлдан дагуулаад байлдаад явна гэж бол байхгүй. Яадах юм бол одоо дэлхийн энэ олон улс орнууд аль хэдийн бүгдөө төлөвшөөд хоорондоо ийм найрамдалтай ямар шиг яриа хэлцээний төвшөнд шийдвэрлэдэг юм гарц байгаа үед бид нар одоо 13 доо зуун шиг бид нар морин дэлэн дээрээ бид нар мордоод улс орныг эзлэн байлдан дагуулна гэсэн байхгүй. Дээрэс нь бид нар одоо бол яаж одоо эх орноо хайрлах вэ? Яаж бид энэ улс орноо сайхан хөгжүүлж мундаг болох вэ? Бид нар хамгийн эхлээ бид нар бие бинийгээ хайрлах хэрэгтэй. Тэр тусмаа
одоо энэ төрийн өндөр албан тушаалд хашдаг тэр хүмүүс маань бүгдөө хувийн эрх ашигаа нэг тавилгүйгээр улс үндэстнийхээ бодит байдлыг сайхан үнэлээд тэр ард иргэдэд хүмүүс юу хэрэгтэй энэ хүмүүсийг яавал сайхан болгох вэ гэд тийм ихлээр бид нар хайр нэмжин сэтгэл хэрэгтэй байна. Тэгээ тэрэн дээрээ нэмэгдээд энэ одоо улс орныхоо төлөө хүн ардынхаа төлөө бид нар үнэхээр хоёргүй сэтгэлээр маш үнэнч зарчимтай тэгэл сайхан бид нар дор бүрнийхээ ажлыг аягүй сайн хийгээд явчих юм бол одоо энэ сорон хөгжих юм уу эсвэл бид их орондоо одоо хийж чадах үлдэх хамгийн одоо нандин чухал зүйл одоо энэ л болж таараад байна. Гол нь авилгалахгүй хэрэгтэй. Эх оронч биш үзэлтэй юм бол өнөөдрийн энэ даяаршиж байгаа энэ нийгэмд бол Монгол гэдэг улс бол оршин тогтнохгүй гэж би боддог. Даяаршлын нийгмийг бол даяаршилт одоо яаж үлдэхгүй бол Монгол гэдэг тэр үнэт зүйлээ мэдчихэж түүнийг хайрлан хамгаалж даяаршлыг даван туулах. За ер нь иргэн бор хэрвээ эх оронч биш байсан тохиолдолд бол мэдээж хэрэг бидний өв соёл устдах аюултай. За бидний уламжлал за тэгээд монгол хүн гэж хинбэ гэдэг зүйл маань магадгүй цаашдаа удаан хугацаанд бол бүдгэрэх аюул нүүрлэж магадгүй гэж бол би ойлгодог. Яна надад ч нэгдүгээр түнд асуулт байна шүү дээ. Эх оронч биш байна гэх юм бол өнөөдөр биш үү тэрний эхлэлийг бид нар амсаад эхэлсэн шүү дээ. Яасан бэ? Түрээсэлж болно нөгөө гадны нутгийнх нь гээд нэг мэдсэн чинь одоо бид орон тулсар жишээ авах гэж шүү дээ. Халахгүйс нааш хаад хятадууд ерөөсө эзэнгүй юм шиг тэр менингийн талмал чи бүгдийг авцсан байна гэлээ сошиал ертөнцөөр фэйсбүүкээр сонин хэвлэлтээр телевизээр чи яриад байна. Нэг мэдхэд энэ газар нутаггүй болно шүү дээ. Эх орон гэдгийг чи хамгийн ихэнд бол бид нар хэл ёс заншлаасаа гадна бид нар чи ерөөсөө л эх орон гэдэг бол газар нутаг хэл хязгаар. Бид нар яг ч өөр орон руу явахад гадаад паспорттай гадаадын улс орн руу явахад зорчоод байгаа. Бид нарыг баталгаажуулж байгаа юм чинь бид нарыг тэр сайхан улаан паспорт байгаа шүү. Тэгэхээр эх оронгүй болчих юм бол бид нар ерөөсөө л хүний иргэшээлд дуурч чадахгүй. Хүний боол мэт амьдрал бол бүр дорой болно. Яваан дуусна байхгүй бол гэж бодож байна да. Мөнгөний төлөө өнөөдөр уул усаа модо бид нар маш их сүтгэж тайрч байна. Энэ сайхан амьтдыг олноор нь бугнаас ахуулаад ингээл өрдөө байх амтан байхгүй. Бүгдийн урагш нь гаргачих. Амьд амтнууд устгах. Маш олон зүйлийн юмнууд алга болж байна. Энэ том оюутлахой өдрөө бүгдийг алдаал энэ алтыг энэ тэндгүү тэр яаж зөвхөн гэр бүлийнхаа хитгэн зоосны төлөө хитгэн ам бүлийн хитгэн өрхийн төлөө өнөөдөр тэр их олон тэр эх оронч биш хүмүүс хийж байгаа үйлдэл байгаа байхгүй. Тэр баялагийг гадаадынханд худалдаж шít. Мөнгөний төлөө. Эсвэл тэгэл тэр хувь хүмүүсийн гэр бүл тэр хүн юу утсан бэ? Үр хүүхэд ээж авъя бодоод хийж байгаа үйлдэл байхгүй. Монгол эх орны төлөө гэж байсан бол энэ зарим нэг ордуудын чинь сасизм үед нээсэн байсан шít. Байсан шít. Ээлж илж ирэх юм шít. Тэр үед хийсэн хамгийн том зөв зүйлийн нэг нь өнөөдөр эрдэнэт биш шít. Тэг яагаад тэр хүмүүс тэр 20-30-аар нь тэр лиценз авчин 2 лицензийн зөв талд яагаад Монголын энэ дараагийн хойч үеийн төлөө гэж бодохгүй. Тэрөөс хүний шунал, хувь хүний шунал юм болоо да. Тэгэхээр энэ эрх мэдлийн төлөөх тулаан гэдэг чинь ерөөсөө л гэр бүл хувиа хичээсэн тийм үзэл болчиход байгаа юм л гэж хараад байна л да бодоод байхад. Тийм байна уу? Ганц гаргалгаа нь ерөөсөө л их оронч байх юм шүү дээ. Өөр гаргалгаа байхгүй шүү Тийм дээ. байна. Өөр юу шунлыг дарж дийлэх юм. Харин тийм болчиход байгаа. Тийм байна. Ерөөсөө л их оронч биш хүмүүсийн үйлдэл болчиход байна. Хаана алдчихва бид нар. Энэ 39 оны 21 оны ардын хувьсгал байна. 39 оны дайн байна. 45 оны халах голын дайн байна. Тэгээд дараа нь бүтээн байгуулалт боллоо. Үйлдвэрлэл хөгжлөө. Сургууль соёл сайхан хөгжлөө. Бүгд их оронч байсан шин. Бүгд нийтийн субъектник гэдэг. Нийтээрээ гараад 10 жил тогтоо кабелийн нүх ухаал, модны нүх ухаал явж байсан шин. Намрын ажил. Тэгэхээр энд юу хаягдсан бэ гэхээр хамтж коллектив тэг хамтж нөгөө сангийн аж ахуй бөөнөрөө явал би биенийхээ төлөө даарсж гин үү яаж гин бэртчихвэ гэл тэ
намрын ургац сураалтанд төмс ураагаал, байцаа ураагаал будаан дээр явж ирсэн. Тэгэхээр бид нар эх оронч үзлэг суулгахад хамтарсан хөдөлмөрөөр хүмүүжүүлэх юм болов. Яг улс үндэстнээр одоо бид нар энэ одоо эх оронч гэж байх хэрэг байна уу? Даяаршлын зүүн бид нар тэгвэл Америк ч юм уу, Солонгос ч юм уу, Хятад, Орсын дуурай гэх юм бол 13-р зуунаас Чингис хаан одоо яах гэж энэ байлдан дагуул гэж Монгол овогтон гэдэг бүгдээ нэгтгэн нийлүүлж ингэж явсан. Энийг хэрэг тусан тэгвэл юу юм бэ? Тэгээ одоо хамгийн сүүлд наашигтай гэхээр Богдхаанд Монгол улс гэдэг Богдхан маань Манжи 200 гаруй жилийн дараллаас яах гэж энэ улс үндэстэй чөлөөж үндэсний одоо хөдөлгөөн өрнүүлж өөрийнхөө одоо бие даасан тусгай тогтносон улсын төлөө манай өвөг дээдсүү цусаан урсгаж одоо өдий зэрэгт авч үлдсэн юм. Энийг тэгвэл хэрвээ бид нар одоо бид нар эх оронч байх хэрэг байна уугүй эсвэл бидэрт одоо өөрсний юм хэрэг байна уугүй бодож байгаа бол бид нар өөрснөөхөө өвөг дээдсийнхээ энэ өстөнө ясаараа цусаараа бид одоо мандуулсан улс орныхоо бид үйл хэрэг бид нэр нулимжаат ялгаагүй. Тийм болохоор бид тэр өстөнө 13-р зуунаас эхлээд л энэ байлдан дагуултууд нь Монгол гэсэн одоо улс үндэстнийхээ төлөө одоо зүтгэсэн тэр өвөг дээдсийнхээ хойд залхамжинд болсон бид нар бол одоо энэ зүйлдээ бол айгүй тийм чамбаа нямбаа хандж л эх орноо улам сайхан мандуулахын төлөө бүгдээрээ нэгэн зүгтээ харж ижил үүдэл хэрэгтэй, твших хэрэгтэй байна да. Иргэн бүр их оронч явах юм бол өнөөдрийн энэ Монгол улс тэртээ 1200 оны үед Чингис хааны байгуулж их Монгол улс ихтэй дэлхийг донслогсон, дэлхийд тэргүүлсэн тийм хүчрхэг гүрэн болж чадна гэж би бодож байна. Тэр улсын хөгжил цэцэглэлтэд маш сайн нөлөө үзүүлэн мэдээж бүгд их орны төлөө гэсэн нэг зорилгын дор бүгд нийлж чадна гэсэн үг. Нэг зорилгын дор нийлсэн олон хүмүүс мэдээж амжилтанд хүрэх нь ойлгомжтой. Тэгвэл дагаал адилхан. Гэтэ маа ус тийм л амар гой хөгжих баг. Хүн болов их орныхоо төлөө гэж бодож байгаа юм. Яг бид нар нийтээрээ бид нар бүгд нэгэн зүгт хааж явах юм бол одоо 3 саятай тэгээ ийм одоо өргөн удам газар нутагтаа энэ улс одоо улс орны эзэд бид нар бүгд нэгэн зүгт хараад хөдөлчихөл байх юм бол энэ дэлхий гэж энэ том улсуудыг бид өөрсдөө ямар гэдэг харуулна. Дэлхийгээ нэг дархан суурсан одоо бусад одоо энэ илэг нэгтэй овог нэгтэй улс үндэстэндээ ч гэсэн бид нар тэднээс өөдсөн бид нар ямар нэгэн байдлаар бид нар бас хамгаалаад хайрлаад энэ өөрснийхээ их түүх болоод энэ зан жарсал соёл уламжлалаа бид нар дэлхийд л их сайхан өндөрт харуулж сурталчилж чадна. Одоо улсын иргэн бүрээр хэрвээ эх оронч үзэл ер нь тухайн үндэ хэрэг суусан байх юм бол улс орн хөгжих болон цаашлаад улс орн маань удаан жилдээ ер нь маш удаан хугацаанд тусгаар тогтолцоо хадгалах тэр баталгаа олж өгөх бах. Тэгэхээр ер нь бол улсын иргэн бүр эх оронч үзлийг суулгаж өгснөөр бид нар бол маш том тухайн улстай бол хувь нэмрийг оруулж байгаа гэж ойлгож байна. Нэг жишээ барьж аав. Нэг цохол магадгүй халахгүй даа ингээд ярихад эсвэл магадгүй зэрэг хүүхд хөр хүүхдээ алдсан нэг хүний тухай өгүүлэг юм уу тууж юм уу тэрийг барьж аваад тэрийг уншуулад тэрэн дээр л ярилцсан. Эсвэл яг нэг кино барьж авдаг юм уу. Жишээлбэл одоо манай залуучууд хийсэн байдаг богд гэл. Тэрнээс өмнө хийсэн монголчуудын хийсэн говьянган тулдах гэл. Аль нэг киног барьж авах бодтой. Аль нэг цохолыг тэрэн дээр нь сэтгэлийн бичүүлэн тэрэн дээр нь ярилцсан. Хэрвээ би байсан бол гэд ярилцлага хийн гэж бодчих. Яг гоо зүгээр одоо энэ залуус гэх юм бол түүхэн бид нар их баатарлаг сайхнаа тайлбарлаж тэгээ хий зүгээр омгших биш. Үнэхээр биднээс өвөг дээдсүүд бол ийм баатарлаг дайчин мундаг ард түмэн байсан шүү. Тэгээ тийм мундаг ард түмний үр сад бол ийм одоо бид нар ингэж их залхуу ч юм уу эсвэл ийм одоо ургал дорой явж болохгүй. Улам бүр бид нар энэ их том баатарлаг өвөг дээдсийн түүхийг бид нар харин улам сайхан авч их орноо сайхан байлгах ёстой. Ийм хандлагаар бид хандах. Гэхдээ энэ зүйл хий бид нар омгшооч юм уу бид нар хий зүйл цээжэнд дэлж юм бол Чингис хаан гэж омгшохоос илүүтэй бид нар яг юм бодтой хандаж авах түүх юм аа бол өөр хүүхдүүдэд их тийм сайхан сэтгэл зүрхэн хүртэл бид нар сайхан танилцуулах мэдүүлэх хэрэгтэй. Эхний ээлжинд маш сайн түүхийг нь өөрөөр нь судлуулна. Өөрөөр нь хүсч тэрэнд сонирхолтой байна гэдгээр нь судлуулна. Тэгээд түүхээ уншаад мэдсэн хүн бол цаанаасаа өөрийнхөө тэр их зовж биднэрт нандинж хадгалж өвлүүлсэн энэ өв соёлыг хайрлах нь аргагүй.
Тэгээд одоо байгаа цөөхөн үйлцийг монголчууд хоорондоо нэгнийгээ хайрлах нь илүү их орж үзлийг тодтогч өгөх юм болов. Нэгнийгээ хайрлахгүй шүү. Найзтай лавдал би бүгэн зааж исэн. За. Явж байхдаа хашааны ёроол хогоо хийчихгээд тэгэхээр би битгээ яах юм хийсэд байгальд бохирдуулна гэж хэлсэн. Тэгээд гацчихно гэх нь би байгальд бохирдуулах нь бол савдаг уурладаг шүүгээд хэлээд савдаг гэдэг нь юу юм болоо гэхээр би уул тусын эзэн байдیں۔ Гэд хэлээд тэгэхээр за тэгвэл би гэрлүүгээс гүүгээд ирээгээд гүүгээд битээр хог голдын ирэг дээр байдаг хогийг түүгээд имээ дээр аваач шатааж ирсэн. Эх оронч байдлыг хүнд заан гэх юм бол ер нь бол өдөр тутмын хийж байгаа тэр жижигхэн зүйлс бүхэн эх орныхоо төлөө өөрийнхөө төлөө гэсэн тийм зүйл байвал тийм зүйл байгаасаа гэж хүсдэг. Одоо жишээ нь эрт зэрэг миний хувьд бол өглөөний дасгал өглөөний гүйлтээ ингээд зүгээр гүгээд өнгөрөх биш энэ надад хэрэгтэй эх орны маань төлөө хэрэгтэй гэдэг тийм чин сэтгэл үнэн сэтгэлээсээ ингээд хандаж хийх юм бол тэр нь эргээд эх орны маань төлөө миний хийж чадах зүйл юм болоо гэж. Ер нь бол эх оронч үзэлтэй байхын тулд за дүүдээ захиж хэлье гэвэл наацхийн жишээ зүгээр өөрийнхөө ойр орчин болон эргэн тойрны хүрээлж байгаа хүмүүсийн хүндлэхээс эхэлнэ. За тэгээд мэдээж хэрэг тухайн амьдарч байгаа орчиндөө соёлтой байж бусдынхаа хүндлэхээс эхлээд эх оронч үзэл бол эхэлнэ гэж боддог. Хадгалаад одоо яг зүгээр тийм мэдлээ явуулж багхан зүйлээс эхэлнэ шүү дээ. Одоо хогоо хаяхаас ахвал тий. Халааснаас гарч шүү хайчих ш. Магадгүй тэрийг халаасч явж байгаа цүнхэнтэй ч юм уу тэг хийж явж байгаа хогынсаа байвал хийчих. Тэр чинь амар том хөндлөл, амар том ухамсар. Тэгээд одоо яжид юм амар хөндлөх хэрэгтэй. Эндээс амар том дүүрсдэг чи шал ууж идэж уушлаа гэж нэг гарч хуурч юм магадгүй асуудаг байх хэрэгтэй. Тэр хүн чинь тэрний төлөө амар олон цаг өнгөрөөж байгаа. Тийм болохоор тэр хүний хөдөлмөрийг нь л хэрэгтэй. Нэг амар хөндлөх хэрэгтэй. Улс орны хөгжүүлээ тийм юм бол зүгээр баг зүйлээс эхлэх байх. Нэг амар том нас л эхлэх байх. Зүгээр хадгийн жижигхэн шинээс л эхлэх байх. Магадгүй одоо зүгээр ингээд явж байхад одоо ингээд гуйлга гууж байгаа хүмүүс ч гэдэг шүү дээ. Одоо нийгэмд л өчнөө л ба тий. Тэр олонд одоо амар тусалж чадахгүйцэндээ баг хэмжээний туслалцаа үзүүлээд орон гэргүй хүмүүс ч байдаг. Тэр олонд одоо өнчүүрөөсөн тэр олонд гэж чадлаа хэрээр ханд өргөөд тэгээ явах нь бас гоё л. Тэгэхгүй дэ маахч бас тэр амиа хүмүүс шүү дээ. Бийл гэж үзэлтэй. Бид биш би гэж яддаг. Ам хэцүү тэр нь жоох хэцүү. Жоох хумсартай байвал яд жижиг зүйлээс л хэлэх байна. Би ихэрнөл авдал хайрлах юм бол хог хаяхгүй тэгээд хөгшин настай хүн туслаад бас хог хаягдлыг авч шатаана бас дээд тэнгэрдээ сүргэх уул ус хангайдаа сүргэх идэ өргөх цагаан идэ өргөх. За жишээ нь хамгийн энгийн жишээ авал монгол хүмүүсийн өмсдөг монгол гутал ингээд газар дэлхийгээ ингээд сэмтчихгүй гэсэн юм ээтэй оншортой байдаг. Энэ бол монголчуудын эх орноо хайрлаж байгаа, газар нутгийг хайрлаж байгаа нэг илэрлэл юм болов уу гэж би боддог. Өөр яаж хайрлах вэ? За монголчуудын хувьд бол ер нь эх орноо хайрлаж ирсэн хамгийн том жишээ бол нүүдлэх хүн яасан. Нүүдлэх байсан бол байгальтайгаа тий дасан зохицсон байгальтай ямар нэгэн хор хөнөөлгүй ингээд нөхөн сэргийгдэх боломжтой жилийн дөрөв үйлрэл ингээд нүүдлэж явдаг. Энэ бол монголчуудын ингээд хайрлаж ирсэн одоо нэг шинжилгээ. Миний хувьд эх орноо яаж хайрладаг вэ гэвэл би хамгийн энгийн зүйл усаа хэмнэлээс эхэлдэг. Одоо жишээ нь карантинаас ингээд зүгээр усаа гойжуулахаар аяганд хийгээд тэр аяггүй усаар ингээд шүдээ авах юм бол тэр чинь эх орноо хайрлаж байгаа. Эх орныхоо цэвэр усыг хайрлаж байгаа гэсэн. Би эх орноо хайрлахдаа бол эхний ээлжинд бол нийгэмд болон өөрийнхөө амьдарч байгаа орчинд хүмүүсийн дунд илүү аятайхан болон соёлтой харилцааг үүсгэхийг хичээдэг. За ингэснээрээ магадгүй бидний одоо хойч үе болон дүүнер хүүхдүүд маань зөв үлгэр дуурайл авснараа илүү соёлтой хүмүүжлтэй зөв харилцаатай ийм эх орныг бүрдүүлсэн ард иргэд болж хүмүүжих болов гэж үздэг. Тэгээд ер нь бол цаашдаа аль болох илүү соёлтой
нийгмийг бүтээхэд л би гар бие оролцсноороо би эх орноо хайрлаж чаднаа л гэж бодож байна. За эх орноо хайрлах гэх юм бол одоо энэ манай монголчууд их олон одоо урсгал салбарт одоо ёс уламжлал зан заншил бидээс их түүхэн их олон юм байна л да. Энээс нэгийн ч гэсэн одоо аюул сайн маш сайн сураад тэгээд түүнийгээ бусдад одоо ингээд заад сургаад өвлүүлэх юм бол энэ бас эх орноо хайрлаж байгаа эх оронч үзэл эх орноо хайрлаж байгаа эх орноо гэсэн Монголоо гэсэн сэтгэл гэдэг энэ ганцхан зүйлээс илүү. Тэрнээс бид нар эх орноо хайрлна эх оронч гэхээр л нэг тийм мундаг одоо баатарлаг нэг сэлэн барьж гараад бүгдөө ингээд завчиж чахаас эсвэл өстой гинтл гарч ирэл мандуулчаас биш. Энэ юусе эх оронч эсвэл эх орноо хайрлна гэдэг бол жижигхэн зүйлээс л эхэлнэ. Тийм болохоор энд бол заавал нэг тийм өргөн томоор хараад би нэг тийш нэг том баатар болохоос тийш нэг том хурлын гишүүн тийм том юм хийхээс илүүтэйгээр чадж байгаа юмдаа л бид нар яг одоо дор бүрний хийж байгаа юмдаа үнэхээр зүрх сэтгэлээс маш сайн хийгээд тэгээд түүн дээрээ одоо бусдад одоо туслах гэсэн сэтгэлээр хийчих юм бол энэ бол хүүхэн талаасаа ч эх орондоо оруулж байгаа үнэтэй зүйл нөгөө талаасаа бас эх орноо хайрлж байгаа л бас зүйл болох юм байна. Мэдээж тухайн хүн ямар нэгэн газар нутаг дээр амьдарч байгаа тэр тухайн газар нутгийн тухайн хүний хувьд эх орон байх хэвээр. Тэр эх орноо хайрлж хамгаалж ирээдүйн хойж үн амьдрна. Тийм учраас өөрийнхөө амьдарч байгаа газрыг бол маш ихээр хайрлах хэвээр. Эх орон жоох бол хүнд хэрэгтэй гэж бодож байна. Ямар нэгэн байдлаар хүн тэр улсынхаа тэр соёлынхаа ямар нэгэн одоо өв тээгч гэж явж байгаа шүү дээ. Тийм болохоор тэрнийхээ эрх гэж байна шүү дээ. Тухайн улсад амьдарч байгаа эрх тэр зүйлийг хэсгэж болж байна. Нөгөө талдаа хүнд өөр гэж байх хэвээр. Тусаа тэр улстай амьдарч байгаа тэр улсынхаа эрхийг эдэлж байгаа тэр улстай бүрэн эрх чөлөөтэй тусгаар тогтнолтой ямар нэгэн улсад амьдарч байгаа бол тэр улсынхаа өөрийг хайлуулстаад ямар нэгэн байдлаар тэр улсынхаа одоо ёс заншил гэдэг зүйлийг бол эх оронч гэдэг талаасаа бол ямар нэгэн байдлаар байх хэрэгтэй гэж боддог. Эх оронч байхын хүнд бол хэрэгтэй байлаа. Одоо энэ даяаршлын 90-100-д одоо хүчтэй хүчгүйгээ одоо дарлаж ч юм уу эсвэл тэндээс нь одоо шимшүүлж сайн сорж л одоо мүлжиж амьдарч. Тэгэхээр бид нар энэ даяаршлын 90-100-д хоёр том гүрний дунд байгаа нэгэн тал бид нар Монгол хүн болоод төрчихсөн байх юм бол тэгээд энэ улс орныхон төлөө бид нар айлхах зүрх сэтгэлээ өстө харамгүйгээ зориулж хүн ардынхаа төлөө сайн ажиллаж амьдрах хэрэгтэй. Яагаад гэх юм бол энэ чинь улс үндэстэн болон өөр ингэсэн соёл уламжлалтай ёс заншилтай байна. Одоо энэ сүүлийн үед солонгосчууд гихтэл зөөлөн бодлогоор одоо киногоор ч юм уу одоо K-pop гэдэг дуугаар ч юм ингэж бус улс үндэстэн лөө одоо өөрснийхээ тийм соёлын довтлохоогоор их орж ирж байна л да. Тэгээ бид нар энэ нэг том урсгал донд бид нар Монголын авч үлдэхгүй юм бол бид нар одоо нэг саармаг үндэстэн ч юм уу эсвэл бид нар одоо юу гэдэг мэддэхгүй болчиход байна л да. Тэгэхээр эх оронч гэдэг бол одоо хамгийн чухал байх юу энэ дээр бүр тийм нухацтай эсвэл залуус маань бүр тийм бодолтой ямар хувцс өмсөх юу сонсох юу дөөр ах уу гэдэг дээр үгүй бол энэ олон үндэстэн одоо оршин тогтох ямар хэрэг байгаа юм. Тэгвэл бүгдөө л нэг Америк гэсэн улс одоо соёлтой эсвэл Солонгос гэсэн улс одоо далбаан дээр ч юм ингэж л явах хэрэгтэй. Тэгэхэд тэр бусад гадны том улсууд бүгдөө соёлтой, уламжлалтай, дуутай тэрүүгээрээ бусад улс үндэстэн нөлөөлөх гэж оролж байхад манай монголчууд бид нар бусад улс үндэстний юмнуудад даган дуурайгаад залуус маань тийм хэв загвар руу шилжээд авах хэрэггүй. Улс үндэстэн болгон өөр өөрснийхээ юмыг тодтогох гэж өөр өөрсдийнхээ юмыг мандуулах гэж зүтгэж байхад бид нар ч гэсэн энэ дунд нь өөрсдөө сайхан одоо дуу эсвэл өөрснийхөө сайхан түүхээ өөрснийхөө энэ ёс заншлаа өөрснийхөө сайхан хувцсанараа сайхан дээдлээ зөв сайхан үнсдэг мэддэг тийм л байх хэрэгтэй. Бүх хүнд хэрэгтэй. Эх оронч байх ёстой. Эх оронч байна гэдэг бол одоо энэ чих өргөн утгатай. Маш олон зүйлийг хамрна. Тэгэхээр эх оронч гэдэг чинь бол бид нэр энэ газар нутгийнхаа төлөө дээрэс нь өв соёлоо хамгаалсан байх ёстой. Эцэг их өвөг дээдсээ хүндэлсэн байх ёстой. Ах мэд үе одоо бид нэр харьцаж байгаа бие биентэйгээ харьцаж байгаа харьцаа байна. Ер нь бол бид нар энэ газар нутгийн төлөө одоо бид нар бол 39 оны 45 оны дайны үед дэлхийн 2 дугаар дайны үед бол энэ одоо гадаадын түрэмгийлэгчдээс Япончуудаас дэлхийн 2 дугаар дайчин өргөн цагвар байт явсан шүү дээ.
Тэгэхээр бид нар бол эх орныхоо төлөө цусаа урсгаж тэмцсэн дайчин цэрэг ирсийнхаа Ахмад үеийнхаа биднэрт олж өгсөн тусгаар тогтнолын төлөө бол бид нар хамгаалах ёстой. Тэрийг бол зөв илэрхийлэх ёстой. Бид нар тэрний төлөө тэмцэх ёстой, хөдөлмөрлөх ёстой. Тэгж нэгэд байлдаагүй гэдэг гэж байгаа юм биш те. Ер нь бол ажил төрлөөрөө бүх зүйлээр илэрхийлэл харуулах ёстой л гэж бодоод байгаа. Тэр сэдлийг өдөөх хэрэгтэй баха. Тэр түүхийг эргэж одоо түүхэн кинонууд гадуур байдаг шүү дээ. Тэр ихгүй ерөөсөө. Тэр яг тэр нэг омгшлыг төрүүлээд тэр нэг бахархлыг нь өдөөж өгч ийж би нэрээ ийм их хүч хөдөлмөр урсгаж цус урсгаж ийсэн ингэж хамгаалж үлдсэн газар би амьд явчаа. Би энэ улсын нэг иргэн, би энэ их оронд төрсэн хүн гэдэж хүмүүсийн бахархал нь өдөөгдөж ийж түүхийг сэргэж ийж илүү их оронж үзэл тодорч гарч ирнэ. Хүү толгойд тэр амар өршдөг тий. Өршдөг тий. Тийм шүү дээ. Өв соёл тий. Дээр үед одоо бид нэр кинон дээрээс үздэг шиг баатрууд морьтой тавьдаг тий. Хоорондоо 93 наадам хийдэг, барилддаг, хүчээ сорьдог. Өөр хаач байхгүй өв соёлохгүй. Тийм ч учраас монголчууд тэр болгонтойгоо ойр зүйл харах болгонд огшдог. Огшдог нь тэр хөхгүй. Тэр бүлийн хүмүүжил хамгийн ихэнд тэр хүнийг ямар хүн болохыг тодорхойлно. Тэгэнгүүт араас нь 10 жилд орлоо найз нөхөд багш хүн сурагч хүнийхээ хүмүүжлийг хамгийн ихэнд тавьж байгаа юм. Тийм учраас тэр багш юу хэлж зааж зөвлөн тэр хүүхдүүд маань тэрний дагуу хүмүүжнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхэд хүмүүжлээс нь эх оронч гэдэг үзэл бодол одоо тэр бүх зүйлийг ингэж сэргээж өгөх боломжтой. Ер нь бол хүүхдийг багаас нь түүхэд одоо ингэ сонирхолтой хүүхэд байж болж байгаа. Түүхийн хичээл одоо түүх судлах дургу. Тэнгүүд тэр хүүхд кино дуртай байлаа гэхэд түүхэн кино үзүүлдэгтэй адилхан. Энэ болгоныг хүн болгон өөр ертөнцтэй өөрөөр байгаа. Гэхдээ зүрхнийхэн тэр цаана нь жоохон хэсэгт нь эх орно гэдэг нэг зай байгаа. Тэрийг унтцсан байгаа тэрний нэг сэтгэл одоо тэрний нэг хэсгийг л сэргээх нь л өөрөө маш чухал байна. Шийдлэх юм бол одоо энэ тарих зүрх хоёр бол хооронд нь холбож сайн ажиллах хэрэгтэй байна. Тарих зүрх хоёроо. Тэгвэл бид нар одоо ихэндээ тарихаар их ажиллаад байна. Материалын зүйлд их шунаад л байна л да. Яг харахгүй. Өөрсдөө төлөө эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн идэж уух сайхан амьдрахын төлөө. Тэгээ тэрийг авах болоод зүрх сэтгэлтэй үнэхээр одоо зовж байгаа, шаналж байгаа, болохгүй байгаа энэ ард түмэн чинь бас байна шүү дээ. Эдгээр төлөө одоо бид нар нийтээрээ бид нар бүгдээрээ сайхан амьдрах хэрэгтэй байна гэсэн л одоо тийм сэтгэлийг л үүсгэх. Одоо миний ламын талаас харахад бол тэгэхээр яг нийгэмд ерөөсөө тийм нэг бие биенийг хүндлэл байхгүй болчиход байгаа байхгүй. Нэг нэг хайрлсан, нэг нэг яг өөр шиг адилхан хүн гэж авч байгаа байхгүй. Миний ажил, миний юм, миний хайртай хүмүүсийн л одоо юм бүтчихвэл, миний хайртай хүмүүсийг бий л болж ивэл гэсэн амжихан үзэл яваад байгаа. Тэгэхээр амжихан үзлийн өөдөөс нь сургуулж юу тавих вэ гэхээр бид нар хууль журам тавиад бол нэмэргүй одоо чинь гэмтэрэг аюух гараал байдаг. Тэгэл энэний өөдөөс нь ийм гэмтэргийг бол эдэн жил шорон суун, ийм ял өгнө гэдэг энэ хуулийн чангараад байгаа мөртлөө хүмүүс нь өөрсдөө засахгүй байна гэхээр бид нар яах ёстой вэ гэхээр бид нар яагаагүй зүрх сэтгэлээр бид зөөлрөхүүлэх хэрэгтэй болчиход байна. Тэгжиж бид нар би гэхээр бид бусдыг тэднэр бусад гэж үзнэ. Бусдаараа илүү хайрлаж эхлэн, бусдаагаа илүү нэг хүн тэнд хоолгүй байсан ч гэсэн энэ хүн хоолгүй би одоо өсвөл ямар надад хэцүү байлээ. Миний хүүхэд өсвөл ямар байлээ гэсэн жирс сурах юм бол энэний төлөө би юу хийж чадах вэ? Бодвол очоо нэг 2000 төгрөг өгчөө. Эсвэл бол одоо заа тэгвэл би энэний төлөө би одоо чинь тэр тусмаа энэ төрийн өндөр албан тушаалд ажиллаж байгаа хүмүүс энэ сэтгэлийг илүү суулгачих юм бол энэ ард түмэн чи хоолгүй ундгүй зов зүтэрч шээ. Тэгвэл би энэ хүмүүсийн төлөө юу хийж сурах юм бэ гэж л ажиллана. Үгүй бол энэ хэд маань өөрснийхээ өөр хүүхдүүдийнхээ 5 10 цаас идэлвэл дэндүү шудраг бус ажиллаад байгаа болохоор тэгэхээр одоо миний шийдэл бол бид хэд бүгдөө сэтгэлээ хайр, нинжин сэтгэл хайраа л дүрх хэрэгтэй. Гэхдээ тэр хайр нь бол зүгээр тийм янаг амаргийн ч юм уу явцсан хайр биш. Хамаг амт бүгдөө ингэ одоо Монголын ард бүгдөө ингэ алин ч гэсэн алагчаалгүй. Бүгдөө ингэ одоо миний найз нөхөд шүү, бүгдөө миний үр хөвгдөж, бүгдөө миний хамаатан садаг ээж аав шүү гэсэн тийм зөв сэтгэлээр хэлээ харах хэрэгтэй. Тийм болохоор одоо энэ
бага насны одоо сургууль сурж байгаа хүүхдүүдээ эхлээд бид нар төлөвшөлтөнд л анхаарах хэрэгтэй болов. Зөв төлөвшүүлээд эх орноо хайрал, хүн ардаа хайрал, энийг ядуу хүүхд байсан ч гэсэн чи ийм бай, тийм байж болохгүй гэхээс илүүтэйгээр энэ зовж энэний төлөө чи том болоод мундаг хүн болох хэрэгтэй шүү. Сайн ажиллах хэрэгтэй шүү. Ус орноо зөв авч явах хэрэгтэй шүү. Нэг ч ийм хүн байхгүй байх хэрэгтэй шүү гэж тийм сэтгэлийг л багаас нь суулгах хэрэгтэй бол. Одоо Японч тэгдэг гэдэг байгаа шүү дээ. Нэгдүгээр ангийн хүүхдээ анх ороход нь эхний нэг жил нь гэртээ очиод гэрээ шалын угаа ээж аавынхаа хөлн угааж ирээ. Тэр даалгавар нь гэртээ очиж чи өнөөдөр яг шалаа угаан тэрийг чи баримтжуулаа бичлэгийг багштай авчирч өгөөрэй. Тэрээс зүгээр шууд А Б В Г гэж чийж энэ нэгдээ нэг нь 2 гэж нэгдүгээр нь тэхгүй. Тэгэхээр хүмүүжлэлт нь анхаардаг. Бусдыг хайрлахад нь сургадаг. Тэгээ тэрийг 6 настай хүүхдүүд дүнгижил хорвоо ертөнцөд таньж мэдж байгаа хүүхдүүд эхлээд тэрийг толгоонд хийчих юм бол дараа дараагийн юмуд нь ч гэсэн дандаа хүнд хэрэгтэй юм сурч байгаа. Би энэ сургалтын төлөө би хоолтоонтой мундаг явах мэхээс илүүтэй тэднүүд хэрэгтэй байна. Их оронд нь хэрэгтэй, хүмүүс хэрэгтэй мэн гэсэн тэм үзэл баримт суудаг. Нэгт хоёр дахь юм бол хятад одоо тэгдэг нэ бага наснаас нь эхлээд хүүхдүүдэд түүхэн заахта хятадын одоо өөрсдөө алдсан түүх байсан чинь тэрийг баллуурдаад манай хизэнээс хятадын мундаг дайчин гүрэн байсан. Бид нар чинь ийм зүрхтэй зоригтой баатарлаг ард түмэн үрсад манай хятадууд ерөөсөө энэ дорн техник эзэлжсэн, өрн дорнгүй эзэлжсэн гэж заадаг нэ. Тэгээ өөрснийхөө пактлсан юм бүгд ингэ баллуурдаа юу ч байхгүй болдог. Бүр бага насаас түүхээсэн. Тэгээ нөгөө чи ерөөсөө анханаас бол онгорцсон. Бид чи хизээрнээсээ тийм одоо дайчин язгуутай хизээрнээсээ бид тэр баатарлаг түүхтэй юм байна. Бид чи тийм байх ёстой юм байна гэд тэг суудан. Хоёр дахь юм бол нөгөө Манжи хааны чи тэнгэрийн хүү гэж нэрлэдэг байсан шүү дээ. Тэр яаж юм бэ гэхээр бусад улс үндэстэн ч гэсэн анханасаа манай хаадууд бол зүгээр төрсөн юм бол биш. Тэнгэрийн хүү, тэнгэрийн зарлагтай энтер гэж тэр бусад овгаануудад тий сүрээр нь дардаг. Тэгээ тийм айхтар одоо юмнууд явж байхад манайхан л ихэд хоорондоо үтэлцээл сүултээ Чингис тэр чи ямар гэж бүх барилдаалах энэ ямар хэрэгтэй бүдүү юмнууд морь болдох энэ ямар хэрэгтэй гэл одоо сүүл надад бол яг наадан суслагдсан яг өвчнөд холбоотой боловч эн чи бидээс бас нэг тусгай тогтол шүү дээ. Бид нар бусад улс үндэстнээс ялгарх ганц онцлог зүйл гэх юм бол 93 наадам. Өөр одоо энэ олон 200 гаруй улс оронд энэ зодог шууд өмсөөр барилж байгаа бүх байна уу? Морин дэлэн дээр 7 8 10 идэх настай жоох хүүхэд унаад 2 3 км уралж байгаа тийм морин уралдаан байна уу? Хідэн алдын газар ном сумаараа ингээд алдаад харвж байгаа цэцмэрнээс сорж байгаа наадам байна уу? Эн чинь манай улс үндэстэн хамгийн ялгарх зүйл. Жил болгон бид энийг хийж бус улс үндэстэнд энийг сурталчил таниулж өөрснийхөө энэ жоохон үе залуучуудыг энэгээр омгшуулж жилдээ нэг удаа бид цэник авах баяраа цуцалдаг бол нэг талаараа харамсаа нөгөө талаараа яг энэ өвчнөө хүнд хэцүү цаг үед яг дэмий мөнгө зарлаж байна гэж үзэж байгаа. Тэгвэл бид нар айл талаан бодоод энэ баяр наадмаа бол зэгстэй цэвэрхэн бага хэмжээний хаагийн хийгээд өнгөрүүлсэн ууг нь яг хол одоо олон жилийнхээ одоо байр байдлыг харах юм бол энэ их хэрэгтэй л зүйл байсан. Ууг нь энэ л бидээс одоо тусгай тогтол гол одоо ялгарах зүйл болж таарж шít одоо өөр бид нар энэ одоо бидэд өөр ялгарах юм байхгүй байна. Уртын дуу маань мартагч байна. 93 наадмууд мартагч байна. Хэцүү шít. Хүн чанараа л битээ халтасалж байгаа гэж. Тэгэх юм бол зүгээр бид ингээд хамтдаа явж чадах баа. Тэг хүн чанартай байх их орончтой гэж бас өөр хэрэг. Тэгтээ хүн чанартай байх юм их орончлууд амархан байна. Магадгүй хамтраад явах боломжтой. Хүн чанаргүй хүн бол хизээч хүнтэй хамтарч чадахгүй шүү. Тэгээс угаасаа цаанаасаа л оронч биш болчих жаа. Угаасаа л зүгээр амиач гэж яг юм. Баг хамт олон гэж явж байгаад магадгүй өөр өнөдөр амжилтанд хүрчээд те би гэж явждаг юм байдаг шүү. Тэр бол хүн чанаргүй бол зөвхөн өөрийгөө боддог би л болохгүй би ингээд иргэн дөрөв хаалт айдлах учраас зөв бид гэвэл бас өөр болж шүү. Тэгээд ер нь тийм зөвхөн харуулад байхгүй. Яагаад энэ чухал юм бэ гэдэг чи битэр дүн цай ойлгосон шиг л амар сан яасан. Энэ шингээ хэрэгтэй юм байна л да. Тийм байна. Яг яагаад вэ гэдгийг нь учир шалтгааныг нь олохгүй л тэгэл яг үндэ тэгэл чи битэр 10 жил тагцсан тэгэл усаад тийм тухай бодохгүй шүү дээ. Тийм шүү дээ. Юм энэ. Тэгтээ бодуулах хэрэгтэй. It's very important. Яг тэр математик юм уунаас илүү чухал зүйл болчиход байгаа байхгүй. Харамч байна гэдэг байна.
Тэгээ эх орончийг сурснараа үргэлжлүүлээ хүнийг хайрлж сурна. Эх орондоо хамт байгаа хүмүүсээ хайрлж сурна. Аа гоё санаа төрөө. Тийм ээ. За. Эх оронч гэдэг одоо юмыг нэг суслаад хүн би гэж ярих оронд бид гэж сэтгэдэг болно. А бид гэж сэтгэдэг болсны дараа хүн тэр ингээд ирээдүйд бизнес хийдэг ч юм уу ямар ч ажил хийхэд бид гэсэн сэтгэлгээтэй хүн илүү хол явдаг. Эх оронч байхын үндэс нь эхлээд өөрсдийнхөө үг түүхийг мэддэг байх хэрэгтэй. Өөрсдийнхөө үндэсний онцлог, өөрсдийнхөө өв соёл, түүх соёлоо мэддэг байх юм бол эх орноо хайрлаж хамгаалж чадна. Тэгэхгүйгээр өнөөгийн одоо нэг гадны соёлд хит их нэвчээд ингээд нэг үндэснийг их зүйлээр мартчих юм бол тэр чинь эх оронч байх ямар ч боломжгүй болчихно л доо. Тэгээд би энэ дээр ахаад эх оронч байх нь одоо миний хувьд юунаас эхлэх вэ гэвэл би өглөөний гүйлснээр юм өглөөний тасглаа чин сэтгэлээсээ хийх нь миний хувьд бол эх оронч байх эхлэл болно. Алах голын дай боллоо, доронтод болсон. Тэнд нь очиод тэр застаа хил хязгаар гэж юу юм? Яагаад бид нар энэ гадны орн руу ингээд хил нэвтрэх гэж ярьж байна. Бид нар хил хязгаараа хамгаалах ёстой гэдэг. Тэр хаана улсын тэр халах гол гэдэг нь хаана байгаа юм? Очиж үзэх хэрэгтэй байхгүй. Зүгээр нэг ингээд нэг гэр бүлэрээ яваад л энэ одоо хүсэл далан үтчихэд ирэх гэдэг бол гол зүйл биш болчиход байгаа байхгүй. Тэр гэр бүл тэнд болсон юмыг тэр ах дүү нар явж явах хугацаанд алхам тутамдаа сурах хүчиг номноос гадна бид нар үзэж явах хэрэгтэй. Байдаг бод гэд би ангийнхнаас асууж ирсэн байхгүй. Кино гарсныхан дараа үзсэн үү хүмүүстээ. Үзээгүй. За бүгдээр нийлээд үзье. Үзснийхаа дараа эсээ бичиж, сэтгэлдээ бичиж. Энэ яагаад одоо тэр тэгшээ гяван гэж яриад байдаг бид нар хаян хэрвээ тэр баатруудыг мэдхгүй. Лавсрын жанжиг мэдхгүй. Тэгэхээр одоо би бол юу гэж бодоод байна гэхээр бид нар энийг маш олон хөтөлбөр янз бүрийн юмд гараал идэг. Тэгвэл бид нар энийг телевиз суулгаж өгөх. Ном зохиолуудын бол бид нар ингээд уран зохиолын хичээл дээр бол баг дунд ахлагын хүүхдүүдэд бүр ангиар нь тус нь унших хэвээр номууд байдаг. Тэгээд ном байна, уншгээл орхичод байгаа хгүй. Эргээд хариу үйлдэл, эргээд яриулах, эргээд тэрэн дээр нь анализ хийх, тэрийг гэр орондоо ярилцдаг байх хэвээр. Нэг тийм үйлүүд нэг жижигхэн газар дээр л дутаад байгаа юм болов уу гэж боддог л доо. Тэгээ ингээд яриад тэр орон нутаг хаа байна гэд ингээд асуухаар хүүхдүүд огт мэддэггүй. Тэгсэн мөртлөө зүгээр нэг Америк нэг далаа хэдэмтэй киноч гэдэг юм уу сүүлийн үед гараад байгаа янз бүрийн кинонуудыг бол тэр гол дүрдэн тогсон жүжигчтэй бид нараас илүү мэдчихэдэг. Одоогийн энэ сурч байгаа энэ 20 21 онд суралцаад одоогийн 1-р ангиас ахуулаад одоо дээшээгээ энэ суралцж байгаа хүмүүс чинь 5 10 15 жилийн дараа 20 жилийн дараа тэрний дараах өөрсдөө тэр залуу эдэр болно тий нийгмийг өөрчилнө. Тэрний дараа өөрсдөө ээж аав болно. Дараа нь эмээ өвөө болно. Тэгэхээр би энэ хараа энэ хүний амьдралын тойргийг яг юу гэж боддгоо гэхээр энэ бол нэг үйлдвэрийн хувьд бол бүтээгдэхүүн нийлүүлж шүү дээ. Тэ бид нар энэ юуны бүтээгдэхүүн вэ? Дэлхийд бидний үлдээж байгаа. Бид нар бүтээгдэхүүн нийлүүлэлт байхгүй юу? Тэр бидний тэр үлдээсэн тэр бүтээгдэхүүн нийлүүл тэр сайхан одоо ингээд тэрийг яаж одоо бараанк байна уу, бараанк шүү нү, гологдолтой байна уу? А зарим нь яагаад ингээд 100 бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нэг шилмэл үлдээд бус нь ингээ муу гараад байгаа. Яг энэтэй адилхан байхгүй. Тэгэхээр бид нар хожмын дараа 2050, 2030 хэдэн он ч гэдэг юм бэ? Тэр бидний үйлдвэрлэсэн тэр бүтээгдэхүүн бол дэлхийн нийгэм зөв амьдралыг, зөв сайхан амьдралыг авчулт хүмүүс байхгүй. Гэтэл өнөөдөр бол дандаа гологдол гарч ирж байна. Дандаа хувийн хичээс. Хамгийн амар нь зүгээр л миний гэр бүл юм уу? Эсвэл миний үр хүүхдэл сайхан байвал болоо. Нийгэмтэй харьцаа. Ёс зүй. Тэр тусмаа ерөөсөө төлөвшил хандлага нь суурь нь фундамент муу байхад барилга ундахтай адилхан болчиход байгаа. Тэг ерөнхийдөө бол яг хөтэ тэр хүүхдүүдийг ингэж бид нар тэр гаргаж бид нар нийгэмж үлдээгээд байгаа тэр бүтээгдэхүүн маань ерөөсөө л хамтын гэр бүл улс их орон чиглүүлж байгаа төр засгийн хууль тогтоомж дээрэс нь хүмүүжүүлж байгаа бидний боловсролын байгууллага тэрэн дэмжлэг үзүүлж байгаа маш олон байгууллагуудын хүчин чармаалт байхгүй. Тэгэхээр энэ дээр яагаад бидний бүтээгдэхүүнүүд ийм болчихоо гэж бодоод байна гэхээр гинт ингээл 90 он хүртэл социализм гэл ингээл явж байгаа л 90 оноос хойш ингээл дэлхийд даяараа энэ тэндгүү бид нар бол юу гэсэн арчлал үүсэл гараад
чөлөөтэй нийгэмтэй болоод ирсэн. Чөлөөтэй нийгэмтэй. Чөлөөтэй гэдэг нь хууль зөрчих гэсэн үг биш байхгүй. Тэгэхээр ерөөсөө зөв сэтгэлтэй, зөв хандлагатай хүмүүсийг бид нар л гаргах ёстой. Тэгэхээр бол одоо нэг хаягдсан юм юу вэ гэхээр эцэг эхчүүдэд бүх ямаг сургуульд найдаад орхисон. Багшид найдаад орхисон. Тэгэхээр ажил гэж орой ирэхээр нэг талаас тэр хүүхэд эцэгхийн хайр инэрл дутцсан. Инжин сэтгэл дутаад байгаа юм тэнд. Багш очихоор 50-аас 60 хүүхэд, 40-оос 60 хүүхэдтэй багш. Зүгээр л энэ оюун ухаанд нэг шинжлэх ухааны нэг жоохон юмыг л дусааж өгөхгүй л хичээгээл тэр 30-35 минутын дотор нүдэл гарч байгаа байхгүй. Ахаад энэ өрөөсгөл шүү дээ. Бид нар тэр хүүхд болгонтой харьцаж чадахгүй. Хүүхдийн тоо олон байна. Янз бүрийн ааш характертай хүмүүс байна. Тэгээд яаж юм нөхөр эцэг ихэд боломж өгөөд тухайн байгууллага одоо бид нар скул полицаг хийдэг. Тэрнээс гадна бүр хүүхдтэйгээ уулзах, сард нэг удаа очих, графикийн дагуу очиод уулздаг, хичээл дээр нь суудаг. Тэр хүүхд ямар байна? Ганцхан скул полицад эмээ өвгөө гүйлэх хичээл эцэг их нь байхгүй болчиход байгаа. Тэр байгууллага тэрийг тэр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ээж аав бэлтгэх хэрэгтэй байна. Даа ялангуяа одоо нэг 20 эдэн настайгаас 35 6 хүртэл явж байгаа залуучууд бол эмээ өвгөд найдад нөгөө хамгийн хэрэгцээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ ямар ч хяналт байхгүй. Зөвхөн цалин аваад тэр хүүхдэд хоол өгөөл, хувц өгөөл болоо. Тэгэхээр тэр тэгээд зав нь олдохгүй гар утас өглөө компьютер асаалаа, эсвэл телевизээр асаалаа. Тэгэхээр бидний нөгөө хүүтэн хөндий сэтгэлтэй интернет юм тоглодог донтцсон эцэг ихэн цалингийн мөнгөний хойноос явсан ингээл бидний бүтээгдэхүүн нь араасаа ингээл бүр л хүүтэн сэтгэлтэй ийм л болчих. Тэгэл нэг сайхан эрх чөлөөтэй хүмүүс л байх хэвээр. Энэ газар нутгийг ингээд хувь хүн үр хүүхдийнхаа тэрийг анхаарахгүй байгаа хүмүүс чинь тухайн эх орноо яаж хамгаалах вэ? Яаж харьлах вэ? Тэр газар нутгийг, тэр байгалыг энэ яриад байгаа өв заншил тэр дээр үеийн ахмадуудыг яаж одоо тэдний хүнддэх юм? Одоо яг залуустай уриалахад бол бид нар энэ олон ёс заншил өв уламжлалынхаа ганцхан зүйлийн гэсэн бид нар өөрснөө маш сайн чадвартай эзэмштгэл болмоор энийг би залуустай бүр уриалмаар байна. Зарим нэг нь уртын дуугаа сайхан дуулж чаддаг, эсвэл биерэн бичлэг монгол бичлэг одоо уран бичлэгээрээ сайхан бичдэг болох. Эсвэл бол зарим нь дээл хувцас сайхан урлал сурах, эсвэл бол зарим нь хөөмий цуур морин хураа маш сайхан тоглоо сурч хэрэгтэй. Энийг л бид нар өөрсөндөө заавал бид нар энүүгээрээ бид нар одоо сайхан од болно гэдэг чинь олон танигдна гэхээс илүүтэй нэг зүйлийг л бид нар маш сайн чадварлаг сураад л өөрсөндөө хадгалаад үлдчих юм бол энэ маань 5 10 20 30 жилийн дараа Монгол гэж бас үндэстэн одоо улам цаа хүчрэгчин одоо тогтнох цаашаашаа энэ одоо бид нар одоо энэ соёлынхоо энэ өв соёлыг бид тээх тал дээр бол энэ одоо хамгийн одоо гол хүчин зүйл тийм бохоо залуус нь өөрснийхөө өв одоо энэ олон талд сайхан өв уламжлалаа бүгдээрээ сайхан эзэмшээд нэгэн ч гэсэн бид нар маш сайн чадварлаа сайхан эзэмшээд түүнийгээ үр хүүхдтэй ах トゥ үр хүүхдтэй юм эсвэл дүүдтэй найз нөхөдтэй зааж сургах сурчлах ийм л юм болох юм бол энэ маань одоо бид нар эх орондоо хийж үлдээж байгаа том зүйл бас эх орноо хайрлаж байгаа болоод эх оронч зүйл болж тарж байгаа. Тийм энгийнээр хэлэхэд бол одоо ялангуяа манай залуучууд бол нэг богинохон хугацааны юм дээр бити туйлдаасаа цаг нөхцөл байдлыг мэдэж ирэг хүн биэцсад гэрээцсад төрөөц гэдэг үг байдаг. Тэгэхээр эхлээд өөрсдөө боловсрсон багт хэдүүлээ өөрсдөө нийгмээ өөрчлөх боломж байгаа. Тийм учраас богинохон хугацааны юм дээр шантраад бүгд гадагшаа гарах эсвэл Монгол улсаас залхах эдгээр тийм асуудлыг аль болох өөрсдөө хоош нь тавиад юуны төрөнд бид нар өөрсдөө яаж нийгэмдээ тус нэмэр болох вэ? Бид нар өөрсдийн хүрээлэн байгаа орчноо яаж өөрсдөө тэр хүсээд байгаа гадаад орн шиг байлгах вэ гэдгийг хэдүүлээ бодож үзвэл илүү хэрэгтэй болов гэж бодож байна. Тэгээ яагаад гэвэл бид нар бас бодолтой байхгүй бол бидний үр хүүхэд магадгүй дүүнер гэр бүлийн хүмүүс за бүгдээрээ л Монгол улстай байх нь тодорхой. Ямар ч үед хүний амьдралд юу ч тохиолж исэн хүнийг тосоод авдаг газар бол хүний эх орн л байдаг. Магадгүй эцэг их нь бурхан болоод яваад өгсөн байж болно. Гэхдээ ямар ч үед хүнийг бол эх орн сайхан тосоод авдаг учраас бид нар бас ямиг жоохон далаацтайгаар харж илүү
нухацтайгаар хандсан дээр бахаа л гэж боддог. Энэ тэнд хайсан хогийг би цэвэрлэхээс гадна өөрийнхөө хөгжлийг боддог. Яагаад гэвэл хүн хөгжил сайтай байж ич чадaltaй байна. Чадaltaй байснаар би Монгол улсын төлөө их том өөрчлөлтийг гаргаж чаднаа. Энэ дээр миний мэдэрсэн хамгийн гоё зүйлсүүдийн нэг нь юу вэ гэвэл өглөө нар одоо ургахын улаан нартаа зэрэгцээд алтан саяын бот төрийн далбаагаа мандуулахдаа төрийн дуулахад ингээд цаанаасаа ингээд шар ус босоод би Монгол хүн юм байна, би ирэх хүн юм байна, би энэ эр цэргийн албаа сайн хаана гэсэн бодол төрдөг. Тэгээд одоо энэ эр цэргийн одоо энэ олон ганц нөхдөд хараад тасгал сургуулаа хийгээд явхад бол үнэхээр би зөв шийдвэр гаргажээ л гэж.